Аврагын өнөөдрийн хичээлээр basic book-ийг lesson 4 үзнэ. Энэхүү хичээлээр гариг өдрүүдийн нэр хэлэх, цаг хэлэх, мөн тийм үгүй асуултад хариулдаг болох мөн preposition буюу угтар үгнүүд байрлал заасан үгсийн талаар үзүүлнэ. Энэ хичээлийн төсвөл та өнөөдөр ямар өдөр болж байгааг хийж чаддаг болох бөгөөд цаг асууж, цаг хэд болж байгааг асууж сууна. Дараа нь богино асуултанд хариулж альва эд зүйл хаана байгааг англиар хэлж чаддаг болно. The days of the week. The week гэдэг нь 7 хоног. Of гэдэг нь ийм, day гэдэг нь өдөр. 7 хоногийн өдрүүдээ. За, listen and repeat. Сонсоод автаарай. Then use today or Monday. Say, today is Monday. Monday, Tuesday, Wednesday, Thursday, Friday, Saturday, Sunday. За, today is Thursday, tomorrow is Friday. Өнөөдөр бол 4-р өдөр, маргааш бол 5. За, Monday даваа гараг, Tuesday мэгмар гараг, Wednesday лав гараг, Thursday пүрүү гараг, Friday баасан гараг, Saturday за бэм гараг, Sunday нэм гараг гэж явна. За, жишээлбэл даваа гарагийн дараа мэгмар гараг байдаг гэж хэл. Тэгэхээр today is Monday, tomorrow is Tuesday. Today is Tuesday, tomorrow is Wednesday. Today is Wednesday, tomorrow is Thursday. Today is Thursday, tomorrow is Friday. Today is Friday, tomorrow is Saturday. Их мэтлэл хэлнэ. За одоо today болон tomorrow өнөөдөр today гэдэг нь өнөөдөр гэсэн үг. Tomorrow гэдэг нь маргааш гэсэн үг. За өнөө маргааш гэдэг үгдийг богино харилцаанд ингэж үзье. За good morning bud. What day is it? It's Thursday. Good. Tomorrow's Friday. Great. Is Monday weekend? No, it isn't. Saturday and Sunday are weekends. So what day is it today? За энэ харилцаанаас харахад өдөр минь ямар өнөөдөр ямар өдөр үлээ? Өнөөдөр бол пүрүү гараг. Тийм ээ. Шүү дээ. Маргааш баасан гараг. юм байна. Гайхалтай. За, энэ шинэ үг орж иж байна. Weekend. Даваа гараг weekend мөн үү? Weekend гэдэг нь амралтай хориг гэж байна тийм. За, тэр үгүй ээ. Хагас сайн болон бүтэн сайн өдөр буюу бэм гарагууд нь амралтын өдрүүд юм аа. 7 хоногийн амралтын өдрүүд юм аа гэж явж байна. За, цаг хэлнэ. За, өнөөдрийн хичээлийн хамгийн чухал зүйл нь цаг хэлэх зүйлс. За, энэ бидэд бол ханын цаг харагдаж байна. Ханын цагийг clock гэж нэрлэж байгаа. За, say the time to us. За, энэ цаг хэд болж байна? За, цаг хэд болж байна гэж асуул юу гэх вэ? Тэрийг сухна. За, цагийн зүүнний богино зүү байна. Энэ урт зүү байна. Богино зүүн, цагийн зүү, урт зүүн, минутын зүү байна. So, за, 5 цаг 00 минут болж ингэж үзэх юм бол it is 5 o'clock. It is 5 o'clock. За, нэг цагийн дараа за цаг өнгөрөөд хэдэн минут болж байна гэж хэлдэг тийм онцлогтой. Жишээл 6 цаг өнгөрөөд 10 минут болж байна. It's 10 after 6. It's 10 after 6. За 2 цаг өнгөрөөд 10 минут гэвэл it's 10 after 2. За 30 минут буюу 5:30, 7:30 гэдэг. It's 7:30. It is 7:30. За 30 минутын зүүнээс хойш өнгөрөхөөр it is 8:45. It is 8:45. За quarter гэдэг нь ялуу зүйлийг 4-аас 1 хэлж байгаа. 9 цаг болоход 1 цагийг 4-аас 1 буюу 9 цаг болоход 15 минут дутуу байна гэсэн. Тэгэхээр хэдэн цаг гэсэн үг вэ? 8:45 болж байна. Ийм мэтлэн цаг хэлнэ. За бодит цагийн байдал дээр цагийг хийж үзье. So what time it is, Anar? Oh, it's 8:10. Good. Go to the lab at 8:10. Okay, English classes at 9 o'clock.
За, эндээс нэг зүйл нь цагт болж байна гэсэн. За, 8 цаг өнгөрөөд 10 минут болж байна. 8:10 болж байна. За, сайн байна. За, тэгэхээр даапуу 8:10 гэж явцгаая. Явнаа гэж байна. Англи хичээл 9 цагт 9 цаг 00 минутанд байдаг. За, эндээс зүү тогтолно. Go to the гэж нэг байршил хэлээд at гээд цагийн өмнө бол at-ыг авч байгаа. Тэгээд цагаа хэлнэ. Let's go to the gym at 10 o'clock ч гэх юм те. За, so what time is it? So read the time and say it aloud. За, яг тэг цаг болж юм бол it's 7 o'clock. It's 8:10. So 10 past 8. It's quarter after 9. Quarter after 9. Half past 10. 10:30 гэж хэлж байна. 11:45 гэж хэлж болно. Эсвэл it is quarter to 12. За 12 цаг өнгөрөө 5 минут өнгөрч юм бол it's 5 past 12 гэх мэтчлээ явна. За цагийг тоогоор хэлж болно. Эсвэл after quarter past хэлбэрээр хэлж болно. Сайн давтаад хэлхэрэгтэй. За энэ хэсэг дээр бид тийм үгүй гэдэг асуултыг суугаад хариулж сурцгаая. Are you a student? Yes, I'm a student. No, I'm not. За, are you a student? За, энэ to be үйл үг орж ирж байна. Та тийм үү, ийм үү? Та оюутан мөн үү? Тийм ээ, би мөн гэвэл yes, I am. Үгүй ээ, би биш ээ гэвэл no, I am not. Is she a teacher? Yes, she is. No, she isn't. За, бид ямар нөхцөл байдлаас шалтгаалж аль нэг авч хэлж болно. Is this a pen? Yes, it is. No, it isn't. Are they doctors? Yes, they are. No, they aren't. Гэж явна. За энэ дээр are гэж суусан бол хариултаа are байна. Үүсвэл aren't гэж үсэж байгаа анхаарай. За энэ бол өгүүлбэрийн үндсэн 3 хэв шинж буюу асуултын хэв шинж нь байна. Энэ бол баталж байгаа хэв шинж, энэ үүсгэж байгаа хэв шинж. За анхаарай. За, are you students? Yes, we are. За, та нар оюутнууд мөн үү? Тийм ээ, бид нар мөн. Is but a pilot? But pilot буюу pilot юу лээ? Тийм шүү дээ, нисгэгч. Бата нисгэгч мөн үү? No. He isn't. He is a teacher. Үгүй. Та бол багшаа. Are Norman and Anna doctors? No, they aren't. They are students. За энэ юу гэж сууж байна? Norman болон Anna эмчнэр мөн үү? Үгүй. Тэд нар биш ээ. Тэд нар бол оюутнууд. За энэ дээр хамгийн анхаарах зүйл нь no, they aren't гэсэн бол энэ хооноос юу вэ гэдэг нас энэ тэр хэлж өгсөн байна. За аливаа зүйлийн байршил заасан үг үгсэн аймгийн төлөөлөл болдгоо. Одоо энэ хичээл дээр 3 төрлийн байршил заасан үг сунаа. So what is this? This is a box. So what is this? This is a book. So за энэ хайрцаг байна. Энэ хайрцаг ширээн дээр байна. Хайрцаг дээр байгаа ширээн дээр ширээн дотор ширээний дээр байгаа хайрцагын дотор ном байна. За энэ ширээний доор ном байна. Гарана. За the book is on the box. The book is in the box. За ном хайрцагын дотор байна. За энэ ямар өнгөтэй ном байна? Улаан ном байна. The red book is in the box. Дотор нь байна гэж хэлвэл in the box. In гэвэл дотор. The clock is on the wall. За энэ цаг байна. Цаг хан дээр байна. Яг ханы наан байна гэдэг санаа. За the blue book is under the table. За энэ хүүх ном байна. Хүүх цэнгэр ном.
Ширээний доор байна гэж чинь. За, асуулт нь юу байсан бэхээр where is the book? So, let's try one more time. Where is the book? The red book is in the box. The blue book is under the table. За, under гэвэл ямар нэгний доор байна гэж ойлгож болох нэ. За, өгүүлбэрийн бүтцийг хараад үзье. За, энийг хараад үзчих юм бол өөрөөсөө өгүүлбэр тэгэхэд илүү ойлгомжтой болно. За, box гэж байгаа. Энэ бол эд зүйл гэж байгаа. Эд зүйл нь байна. Хаана байна вэ? Ширээн дээр. Ширээний доор. Ширээ хайрцаг доторч гэдэг. Андэ гэсэн. За, the box is under the table. Хайрцаг доор ширээ байна. За, давтараа. The box is under the table. The box is under the table. Clock is on the wall. Clock is on the wall. Хандэ цаг байна. The clock is on the wall. The book. The book is in the box. За, ном хайрцаг дотор байна. Давтарлаарай. The book is in the box. Эндээс ерөөсө бүтцэл ерөөсө огтноос өөрчлөгдөхгүй байгаа. Өөр ид зүйл болгоод үзье л та. The pen is on the desk. Pen гэдэг чинь юу лээ? Үзэг. Үзэг ширээн дээр байна. The bag is under the chair. Bag. Bag гэдэг нь цүнх байна. Хаана байна гэхээр доор. Юун доор байна гэхээр сандалны доор байна гэх мэтчлээ. Та хэд өгүүлбэрээ өөрсдөө зохиоод үзээрэй. За, одоо хэдүүлээ захирам тушаах хэв шинжээр авч үзсэн put гэдгийг хэлж үзнэ. За, put the book on the desk. Put гэдэг нь байршуул. Аливаа зүйлийн байршлыг өөрчилж тавих гэсэн үг. Тавих гэсэн санаа байгаа. Зөөж тавина гэсэн санаа. За, put the book on the desk. Номоо ширээн дээрээ тавь. Put your pen in the bag. Үзгээ буюу балаа цүнхэндээ хий. Цүнхрүүгээ тавиал гэсэн санаа орж ирж байна. За, шууд гэж мачтал орчуулах болтой. За, put the clock on the wall. За, ханын цагаа хананд нь тогтоо, хан дээр тавиа. Хананд дүлгөө. Put the box under the chair. За, энэ хайрцгийг ширээн доор тавь. За, энэ дээр бид мэргэжлийн холбогдлолтой зүйлийг хэлвэл юу гэж хэлвүлээ? За, та ачаа тийшээ энэ дээр тавина гэх юм бол put your luggage on the conveyor belt. Put your items in the basket. Гэвч чинь бид хэдийн өдөртөн хэрэглэдэг цээжилтэг үггэлэг байна. Давтараа. За, өнөөдөр үзсэн бүх хичээлүүдээ нэгтгээд нэг аваад үзье. Бүх зүйл нь. За, нэг харилцаа яриад үзье. So, what day is it today? What day is it today? Oh, it's Wednesday. Tomorrow's Thursday. What time it is? What time is it? What time is it? Oh, it's 9:30. Are you ready? Yes, I am. Put the book on the desk, please. Repeat the full conversation once. What day is it today? It's Wednesday. Tomorrow's Thursday. What time is it? What time is it? It's 9:30. Are you ready? Yes, I am. Put the book on the desk, please. Мэдлэн давтчихж болох нэ. За, тэгээ шинэ үг хэллэг юмаа сайн давтаад дараагийн хичээлээр уулзнаа гэж найдаж байна. Хамгийн чухал зүйл нь бол гаргийн нэр хэл судж байна. Тэгээ цагийг бол сайн давтах хэрэгтэй. Цагийг хүмүүс л яаж ч хэлж болох нь болдог. Тэгээ бүх төрлийн хэлж байгаа цагийн тэр хэллэгүүдийг тогтоогоод өөртөө гаргаж хомжглаа. За, тийм үгүй асуулт бол yes, she is, no, she isn't гэх мэтлэр хариулж судна. Энэ бол бид хэд хүнээс юм лавлаж тодруулж сууж байна гэсэн үг шүү. За, эндээс байрлал зааж байна. Хүнд команд өгч байна.
За тэгэхээр өнөөдрийнхөө он сар өдрийг ингээд яг одоо цаг болж байгаа цагийг хэдэн цаг болж байгааг англиар хэлээд энэ хичээлээ өндөрлүүлье.